сайн байцгаана уу? Зүрхэн үрд байна. Ингээ өнөөдрөөс бид хоёр YouTube хуудас нээж байгаа энерги бяцлаглалын талаар одоо ярилцах болно. За тийм хамгийн анхны одоо бичлэгийн маань сэдв нь юу гэхээр одоо бид хоёр ингээд өөрсдийнхөө одоо ингээд дотроос мэдэрсэн, тэгээс ойлгосон, тэгээ багахан хэмжээний одоо туршлагаасаа та бүхэндээ одоо юу сэтгэлийн тохиолдлыг хэрхэн цэвэрлэх вэ гэж л одоо ярих гэдэг юм тийм. Тэр талаар л ярина да. За. Тэгэхээр сэтгэлийн бохирдол гэдэг нь яг юу вэ те? Яг юу сэтгэлийн бохирдол вэ гэдэг нь вэ гэдэг асуулт гарч ирж байна те. Тэгэхээр гомдол те, харуусал, за тэгээ ганцаардал те. За үзэн ядалт гэх мэтлэн одоо хүний сэтгэл дотор үүсдэг зовоорууд шүү дээ те. За тэр зовооруудыг л ерөнхийдөө сэтгэлийн бохирдол гэж үзэж байгаа юм л да. Тэгэхээр энэ нөгөө сэдвийн талаар заавалчгүй одоо бол ярилцах цаг нь болцсон юм шиг санагдаад байгаа байхгүй. Хүмүүс тодорхой хэмжээний энерги ойлголттой болчихж тий. Бомби 90 100 ирж юм. Хүмүүс энерги гэл ингээл тий. Сонирхдаг болцсон байгаа болохоор энэ талаар ярих цаг нь болсон болохоор л одоо бид хоёр түгээх гэж юм тий. Тэгэхээр энэ сэтгэлийн бохирдол гэдэг зүйл нь бид хоёр нөгөө ингээд бяцлал хийдэг хүмүүс байгаа юм. Тэгээд бяцлал хийгээд нэлээдгүй хугацаа өнгөрсөний дараа ингээд ер нь ажиглаад байсан чинь энэ уур хилэн гэдэг юм дотроос үсэж байна гэдэг юм мэдэрсэн тий. Гаднаас биш. Гаднаас биш юм байна. Гадна болж байгаа үйл явцаас түшиглээд энэ дотор миний дотор үсэж байгаа юм байна. За энэ гомдол гэдэг чинь миний дотроос үсэж байгаа юм байна. Одоо өнгөрсөн цаг хугацаанд одоо ингээд дүүжлэгдээ тэрнтэй орооцолдоод ингээд харуусл гэдэг зүйл чинь надад үсэж байгаа юм байна. Гэдгийг олж харсан юм л да. Тэгээд за тэгвэл энэ зүйл нь миний дотор үүсэж байгаа юм бол одоо тий би цэвэрлэх хүн нь би юм байна гэдгийг ойлгосон юм уу? Ойлгосон л доо. За яагаад одоо хин нэгэн буруутай байхад тий яагаад хин нэгэн одоо ингээд таныг зовоогоодоход та ингээд одоо би яагаад би буруутай гэж гисэн мэдрэмж бас хүмүүс төрж магадгүй тий. Төрнөлтөө тий. Ягаад гэвэл нөө дотроосоо ойлгоогүй тэр хүн намайг гомдоцсон байна. Тийм тэр хүн намайг гомдоцсон байхаар тэр зүйл үүссэн байдгийг. Тэр хүн надад үүсгээд байгаа үстэй. Тий. Ер нь бол энэ нийгэм үүсгээд байгаа үстэй тий гэж ерөнхийдөө бол хүмүүс ингэж хардаг тий юм ээ. Гэтэл яг тэр уурлж байгаа хүн бол одоо уурлуулж байгаа хүн уурлуулсаач мэддэггүй тий. Уурлуулснаач мэдэхгүй явж иж болно шүү дээ тий. За ямар нэгэн пост оруулах ч юм уу, ямар нэгэн бичлэг оруулах ч юм уу, за эсвэл өөрийн үзэл бодлоо илэрхийлэх ч юм уу. За тэгэхэд хүртэл хүмүүс ууралдаг тий. Энэ хүнээс болж би ууралж ийн гэж боддог тий. Гэтэл тэр нь үзэл бодлын зөрүүгээс болоод би ууралж байгаа шүү дээ тий. Би тэр хүнтэй зөрчилдөөд шүү дээ тий. Зөрчилдөөнийг би үүсгэж одоо би миний үзэл бодолтой тэр хүн таарахгүй байгаа учраас би уурлаад шүү дээ тий. Би тэр уурыг бий болгож байгаа байхгүй тий. За хин нэгэн хүн одоо ингээд ямар нэгэн байдлаар тоглоод ч юм уу ингээд үг хэлчихэд хүмүүс зарим хүмүүс гомдчихдаг тий. Тэр одоо нөгөө тоглож хэлсэн үгэнд нь гомдсон байж дээ тий. Тэгсэн мэтлээ хэлдэг ч хүн байна, хэлдэггүй ч хүн байна тий. Энэ намайг тэгж хэллээ дээ гэд. Гэтэл тэр гомдлыг би үүсгэсэн тий. Би дотроо тэр нөгөө хүн болохоор зүгээр тоглоол ингээд тоглоом шоглоом маягаар ингээд ярьж байгаа. Өөр орчин өссөн болохоор гэрийнхэнтэйгээ тэр тоглоомыг хийхэд гэрийнхэн гомддоггүй ч юм. Гомддоггүй ч юм. Ер нь бол тэр хүний хүрээлэл одоо ингээд тоглоо явахад нэх ойшоодоггүй тий. Ингээл хөнгөнөөр тусгаж аваад энэ хүн чинь ингээд тоглодог доо гэдэг явчихдаг. Гэтэл тантай дөнгөж таарад яг тэр байдлаараа ингээд харьцангууд танд тэр нь айгүй одоо онцгой санагдах тий. Өөрийг ингээд шоолоод байгаа юм шиг, доромжлоод байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байгаа тий. Тэгээд гомдох юм уу тий. Эсвэл уурлах юм уу ийм процесс үйл явдууд болдог. Зарим нь зогтлох юм уу. Хурц уулж болно шүү дээ тий. За ийм үйл явц процессыг явагдаж болно тий. За энэ бол одоо ерөнхийдөө сэтгэлийн бохирдол. Энэ бол одоо бид нар өөрсдөө дотроосоо үүсгдэг юм тий. Тэгэхээр одоо энийг одоо ойлгож олж хараад цэвэрлэж сурах цаг нь болсон юм уу гэдгийг л бид хоёр одоо ярьж байгаа юм л да тий. За тэгэхээр нөгөө энэ нөгөө гомдол сэтгэлийн гомдол байхгүй байснаар хүн маш хүчтэй болдог. Маш тайван болно. Юмыг маш өөр суурьтай өөр өнцгөөс хардаг болно. Аливаа юм ингээд нэг тийм ингээд шуураад ингээд юмыг ингээд одоо ингээд дагаж ингээд гүүгээд идэг тий.
хүний дагаал нэг хүний үзэл бодол зөв юм шиг ингээл хүн болгон руу холбраал ингээ нэг өөрийн үзэл бодолгүй ингээ яваад идэг. Энэ ингээ алга болчдөг тий. Ингээ яг өөрийн бодолтой болоод өөрийн мэдрэмжтэй болоод өөртөө итгэдэг итгэлтэй болоод тийм болоод ирдэг. За сэтгэлийн бохирдлыг цэвэрлснээр залар маш хүчтэй хүн бий болгоно шүү дээ. Тэгээд сэтгэлийн бохирдлыг одоо нөгөө нэг цэвэрлэхгүй болохоор одоо ерөнхийдөө энэ нэг энерги 900 ирж байгаа болохоор одоо энийг одоо цэвэрлэж сурах одоо тий цаг нь ирчээд байна л да. Тий. Цэвэрлэхгүй хураагаад байвал тэгэл физик рүүгээ ороод тий. Тэгэл гинтл нэг юм өвчний онш тавигдаад сүүлийн үед хурд авдар гэж яриулаа. Тэгээ эцсийн шатанда орсон байна л гэдэг. Энэ чинь ер нь бол дотроос сэтгэлийн бохирдлоо ингээ хураагаад тэрийг ингээ дэмжлэхгүй байсаагаа л тий одоо биеийн эсүүд нь гомдоод тэр чинь ингээл хурд авдар хавдар гэсэн үг хавд арчихсан л зүйл байхгүй тий. Тэгэхээр тийм л байна л. За талаар нэг өдөр болгон хүмүүс машина гэр орноо цэвэрлэн тий хувцсандраа угаан тий шүдээ угаан тий өдөр болгон шүдээ угаан ингээ гадна талтаа маш их цэвэрлэг хийж байна бид нар тий. Гэтэл сэтгэлийг орхичод байна. Сэтгэлийг цэвэрлэх цаг нь иржээ. Тэгээд цэвэрлэх боломжтой юм байна. Бүх хүний дотор тэр хүч байгаа юм байна. Боломж бололцоо байгаа юм байна. Хүн бүхэндээ тодорхой хэмжээнд тайван, стрессээс ангижирсан тийм одоо зөөлөн, суурьтай байх боломжтой юм байна. Тэгээд тэр магадгүй наснаас хамаарахгүй ч болж болно шүү дээ, тий. 20 настай хүн аягүй бясалгал хийдэг тайван ууж байж болно. Төлөө. Заавалчгүй ингээл хүн нас яваал ирэхээр ингээл юм ухаардаг, ойлгодог, зөөлөрдөг гэж ярьдаг шүү дээ. Наан боломж байгаа байхгүй юу? Бясалгал гэдэг зүйл бол агуу 5D ертөнцид тий альва зүйлс хязгааргүй боломж өндөр байдаг шүү. Бохирдол гэдэг юмныхаа тухай ярьсан юм чинь тий. Бохирдлыг хэрхэн цэвэрлэх вэ? Тий. За цэвэрлэхийн тулд бид нар эхлээд тухайн бохирдлыг эхлээд олж харах хэрэгтэй. Тий. Яг энэ миний дотоос үүсэж байна уу? Тий. Би яг энэ зүйлийг одоо ингэ үүсгээд байгаа юм уу? Яг энэ бохирдол яг одоо энэ одоо ингээд танд маш хүнд хэцүү үе тохиолдож байгаа бол таны уур хэлэн төрж байгаа бол танд гомдол төрөөд байгаа бол та ганцаардаад байгаа бол тий одоо тэрийг ингээд сайхан ойлгох цаг ирсэн л гэсэн үг. Тэрийг бол нөө тарихаараа бодож биш тий мэдрэмж гэдэг зүйлээр олж авах хэрэгтэй тий. Танд нэг энэ мэдрэмж чинь маш хүнд санагдаад нэг юм хүнд санагдаж байна гэдэг чинь тэр одоо бохирдол илэрж байгаагийн шинжтэй тий. За тэгэхээр тэрэн дээр одоо төвлөрөөд суухыг хэлж байгаа юм тий. За би энэ зүйлийг хизээ хамгийн анх мэдэрлээ тий. Миний амьдралд ерөнхийдөө хамгийн анх энэ зүйл хизээ орж ирсэн. Хэн надад энэ зүйлийг ингэ мэдрүүлсэн тий гэдэг дээрээ ажилланаа гэсэн. За ингээд олоод олчих юм бол маш сайн. За олохгүй байвал тий олох одоо тэр арга замыг өөртөө нээж өгөх хэрэгтэй тий. За одоо ямар нэгэн байдлаар дотоод ертөнцтэй харьцах нь шүү дээ тий. За тэр зүйлийг хизээ хаана тохиолдсон юу болсныг сайн ойлгоод за ойлгож чадах юм бол тэндээс одоо цэвэрлэгийг эхэлж болно л гэсэн үг. За цэвэрлэх арга нь. Одоо би нэг хамгийн ихэнд хийх ч одоо зүрхэн үрдний бясалгал тий. Нэг удаа хийгээд зүрхэн манайх төр бол тий зүрхэн үрдний бясалгал гэж бясалгал бол байдаг. За энэ бясалгал нь болохоор тухайн хүний одоо гомдол тий ганцаардал цөхрөл гэх мэтчлийн зүйлсүүдийг өөрт нь мэдрүүлдэг тий. Мэдрүүлнэ. За мэдрүүлснийхаа дараа тухайн зүйлийг шатаадаг. За шатаас цэвэрлэнэ л гэсэн үг. За цэвэрлсний дараа тухайн одоо хэрэг одоо ингээд сэтгэлийг одоо ямар нэгэн сав гэж бодох юм бол тэрэн дотор одоо ингээд нэг зүйл байж чад устчих юм бол тэнд хоосон орон зай үлднэ тий. За тэгэхээр тэр хоосон орон зайг дүүргэхийн тулд аз жаргалтай мөчүүд төр гэрэл гээгээ аз жаргалтай сайхан одоо тэр дурсамжуудаар нь одоо дүүргэж өгдөг. За тэнгууд хүний сэтгэл хөнгөрдөг. Тий хөнгөрөөд ирдэг маш гоё болоод ирдэг тий. Тодорхой хэмжээний ачааг аваа хийсэн юм шиг мэдрэмж төрдөг. За ингээд хөнгөрөөд ирнэ. За та тэгээд ямар нэгэн өөр бясалгал ч юм уу тий манай зүрх үрдний бясалгалыг ч юм уу хийхээс сунгууд бас нэг л болохгүй байж бас болно тий. Нэг юм гаднаас тий дайрлаа юу ч юм тий нэг хар юм ирээд суудсан. Тий биеэс нь энергийг ингээд сороод байж болно шүү дээ тий. Тэгэхээр тэрийгээ одоо лам байна уу, бөө байна уу, аавра төв байна уу тий бид өөртөө холбогдоод ч юм уу тий ингээд цэвэрлээд
цэвэрлэх юм бол мөн энерги сайн аваад бяцлаглаа хийгээ аюу төхөн болоод эвтэйхэн болмоо л гэсэн үг тий. Бяцлал хийхэд маш амархан болдог л гэсэн үг тий. Тэр гадны зүйл нь ингээд одоо саад болоод байна л гэсэн үг байхгүй тий. За тэгэхээр бид хоёр болохоор энэ одоо видеоныхоо дараа зүрхэн эрдэнэ бяцлаглалын видеог тавьж өгнө тий. За тэгээд мөн түнчлэн өөр одоо бяцлаглууд дараашийн шатны бяцлаглуудыг бас өөрсдийнхөө олж мэдсэн одоо аялаж тэгээ олж мэдсэн тэр түүхүүдтэйгээ хамт тавина. За өөр яаж тодорхойлох зүйл вэ? За тэгэхээр нөгөө нэг яг цэвэрлэгийн эрхэнд хийх талаар бас яг бүрэн сайн тайлбарлаг байгаа шүү дээ тий. Хоёлаа. За эхлээд таниад мэдээ ойлгоцсон байгаа тий. За ойлгочих юм бол тухайн зүйлийг одоо цэвэрлэхийн тулд эхлээд ойлгоод харцсан бол одоо та цэвэрлэж чадна гэсэн үг. Та тэрийг хараад ойлгоч чадчих байгаа бол цэвэрлэх нь бол тодорхой. Тэр бол танд одоо боломж нь үүснэ л гэсэн үг. Тэгэхээр яаж цэвэрлэх вэ гэхээр одоо яг тэр мөчөө эргэж эхлэж мэдрээд тэгээ дахин мэдрэнэ. Ингээд мэдрээд ангууд тэр зүйлийг одоо яагаад үүссэн те ямар шалтгаанаас үүссэн гэдэг тэр үүсэл нь гарч ирдэг. За энэ үүсэл дээр одоо ерөнхийдөө ажиллана гэсэн үг. За энд одоо өөрийн чинь алдаатай ямар нэгэн бодол байна уу гэдэг дээр одоо ажиллаж эхэлнэ гэсэн үг. За одоо нийгмээс өгсөн ямар нэгэн стандарт те шаардлага эсвэл таны өөрийн юм биедээ бат суулгацсан одоо юм үзэл бодол тэнд зөрчил байгаад байна уу те. За тэр зүйл чи яг зөв үү, буруу юу гэдэг дээр анализ дүгнэлтүүд хийж эхэлнэ гэсэн үг. За тэгэнгүүт ер нь л ихэвчлэн хүмүүс ингээд нөгөө нэг бага наснаас ингээд өгсөн одоо эцэг юм боловсрол ч юм уу нийгмийн стандартаас л хүн өөрөө юм аюу юм баригдсан сэтгэлгээтэй болсон байдаг. Хайрцаглагдсан байдаг. За энэ хайрцаглагдсан сэтгэлгээнээсээ болоод ямар нэгэн байдлаар тухайн одоо зүйл үүссэн, мэдрэмж үүссэн болж таардаг. За тэгээд тэр одоо хайрцаглагдсан сэтгэлгээг яг зөв буруу юу яг энэ нь одоо ийм байх ёстой юм уу учиртай юм уу гэд ингээд судлаад тахлаар тэр зүйл явсараа байгаад ингээд ячдаг сарничдаг. Яг үнэн бодит зүйл биш болж байдаг. Яг ингээд бүр тэ гарт барихаар яг тийм үзэл бодол бүр ингээд амьдралд тэ бүр яг бүр бацуудсан юм одоо зүйл биш болж хөрөөд байдаг л да. Тэгэхээр нөгөө нэг хүний яг би яг энэ үзэл бодлосоо болоод ингээд энэ хүнтэй ингэж ханддаг юм байна, ингэж гомдсон юм байна гэдэг ийм мэдрэмжүүд орж иж эхэлдэг. Ингээд мэдрэмж өөрчлөгдөхөөр хүн өөрчлөгдөж эхэлдэг. Дотроосоо мэдэрчсэн хүн ч юм бол өөрчлөж шүү дээ. Тий. За тэгээд нөгөө хүнээ уучлах ч юм уу тий. Би одоо энэ үзэл бодлосоо болоод тэр хүний ингээд буруудах гэсэн юм байна. Тий. За одоо хүмүүс ч нөгөө ээж гэдэг бол агуу бурхан гэл ярьдаг шүү дээ. Ээжээс маш их одоо хайр орнол орж ирдэг. Гэтэл манай ээж намайг хайрлахгүй байгаа гэл тий. Гэтэл энэ нөгөө нэг нийгэмд ирсэн стандартыг буруу ойлгосонтой ч юм уу холбоотой байж болно шүү дээ тий. Одоо тэгэл нөгөө бас би энэтэй айгүй харьцуулдаг шүү дээ. Энэ хүн ингэж амьдарч байхад би ингэж амьдарч юм. Ингэж чи одоо бас би энийг айгүй зэмлдэг тий. Одоо бусдын хүүхэд ийм байхад чи ийм байна ч юм уу тий. Тэр хүн өөрийн гэсэн амьдралтай, тэр өөрийн гэсэн бодолтой, тэр өөрийн бас хувь тавилантай байхгүй тий. Явах замтай тий. Тэгэхээр хүн ер нь л бол өөртөө тэр өөрийнхөө энэ дотооддоо маш их юм хүчийг бий болгоод тайван амгалан мэдэрсэн байхад гаднаас ямар ч хүн тий ямар ч амар нийгэм ингээд дайрч тавшилсан тайвныг одоо мэдэрч чаднаа л гэсэн үг. Тэхийн тулд тэгэл бяцлал хийгээл ингээд шаш шатаар ингээд цэвэрлээл тий өөрийгөө ойлгох тусам хүчрхжээл ингээд явах. Та өөрийнхөө амьдралыг жолоодогч одоо том хүч нь. За таны сонголт гэдэг бол мэдээж ирээдүйг бүтээн тий. Өнөөдөр та бяцлаглалыг сонгол маргааш та амар амгаланг олох замдаа орно тий. За тийм байна. За баярлаа. Тэгээд дараагийн бичлэгүүдийн маань үзээд бяцлаглаа хийгээд дотоод амар амгаланг олоод өөрийнхөө сүнсний зорилгыг мэдээд тий шат дахиад яваарэ гэж хүсье. За тэгээд амжилт хүсье. Баярлаа. Баяртай.